Bon appétit! Нартай цууны дэлгэр цагийн мэндийг эрхэм үзэгчдэд хүргэе. За мөн үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө зочныг танилцуулахдаа их таатай байна. Энэ хүн бол үгээр зохиол бичиж үзэгчдийгээ уяраадаг. Гэхдээ яруу найрагч биш. За энэ эрхэм хүнийг өрье. Энэ хүн бол Lumina хамтлагийн гишүүн, продюсер Анха таныг тайснаа өрье. Айгуу сонин тайзан дээр гараад ирвэ. Та нэрчвэ. Байгаль тайз дээр. Анаач. Тэ үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе ингээд. Өнөөдөр бас энэ сайхан хэрийн галтгоогаар зочилж байгаа даа. Таатай таламжтай. Хизээч үндэснийх баяр наадмаар би Lumina хамтлагийнхантай уулзч үзээгүй. Яагаад гэвэл Lumina хамтлагийн дандаа төрийн концерт, энэ тентгийн хүлээн авалт гэх дандаа дээгүүр залраа явуулдаг. Яг гайгүй тэгээд ер нь баяр ёслоор энд жоохон ачаалтаа завгүй байдаг л та. Энэ жилийн үед бол сайхан ингээд галтгоор зочлоо ирсэн бас тий сайхан байна. Баяртай байна. Загаар ирчээ. За өдрийн мэнд хүргэе. Загаар ирэх бас ондоо л идэм байх. Яг мэдчихдэг бай. Яг зүгээр хүмүүс шиг гараад болоо тий. Бидээс жирийн хүмүүс шүү дээ. За артишок хэмээх эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй. Ундаагаараа дайлъя. За баярлалаа. Газар шим компани хамт олон энэ ундааг 20 жилийн судалгаан дээр бий болгосон. Хамгийн удаан бүтсэн дуу гэвэл Lumina хамтлагийн дуу ямар дуу байх вэ? За удаж уншиж судалж. Ер нь бол анх манай их гүрэнгээ дуу байсан. Тэр Японы нэг баримтх нь одоо эзэнт хүрэн гэдэг. Тэрний хөгжмийг хайж нэлээд авсан дараа үгийг бичих нэлээд авсан. Манай хамгийн урт дуудаа ордог л доо. Тэр дуу нэлээд удаан бүтсэн. Алаараа түүх энэ юм нэлээд бас ханаас сонсон тухайд жоохон жууш. Тэгээд яг Монгол улсын түүх нуус тавчаа гэх хүмүүс ярьж эхлээд яг тэр түүх энэ юм жоохон судалж байгаа. Тэгжсэн болохоор удаан бүтсэн. Тэрнээс хойш бол манай хамгийн сүүл заримдаа гэдэг юу басан та цаг хугацааг шаардсан та тэр одоо бас хүмүүс чинь явн чангаар нэгдэг шиг тэгээд одоо ингээд уран бүтээл айлгах чанартай хийх гээд тэгээд бас бичлэгээ гадаад энэ янзуусан болохоор их цаг хугацааг орсон. Манай заримдаа гэдэг бол 5-6 сар бүтсэн гэх юм уу та. Тэр ер нь бол нэлээд удсан дуу болж таарч байгаа. Одоо дахиад нэг шин дуу мэдлэх гэх тэр бас нэлээд удаж байна. Тэр рекорд өвтчиж магадгүй. Тэгээд биднээс сая дуугаа бичүүлэх гэж байгаа. Бас 6-7 эмэгтэй дуушингаар дуулуулж үзлээ тий. Тэгж байгаа нэгийг сонголоо шиг юм уу. Хэмжлэн бас нэлээд уран бүтээлд нэлээд цаг зав зарцуулдаг болсон л доо. Тэгвэл хөдөлмөр яг таарна одоо уран бүтээл хийж байгаа. За тэгээд Lumina-гийн 3 тунсаар хамгийн нэр хүндтэй хөгжтэй 3 үлдсэн. Уг нь бол бас олоолаа байсан. Тэгээ анх эхэлж байхад бол бүр 9 үл байсан. Тэгээ тунж үлдээ, би ганцаараа үлдээ. Тэгээ манай 2 маань сүлд нэмэгдээд 5 удаа болж байгаа. Тэгээ 3 удаа яг үлдсэн. Шатрагуурын зэрэг үлдчихэд байна та гэж. За тэгээд Lumina-гийнхан бол хоол гэхээр анхаад урдаа барьдаг. Надаар туг тагтдаг. Тий. Тэгээ хоол их гоё сайхан амттай байдаг. Гэхдээ яг хөө боломжоор нэг юм уу. Тэгээд яг хаяа нэг жоохон спорт центр ягаад гадаадын телевизээр гарч байгаа юм бол туршиж үзэн хаяа гэртээ завтаа үдэ материалуудыг цуглуулж байгаа. Нөлөө Монголоос олддог. Тэгэл ер нь яг нэг эрэгтэй хүн хоол хийгээс очиж ингүүлдэ. Ялангуяа хэрийн одоо жоохон мах болгодог хоолнууд байдаг шүү дээ. Одоо хорхог, шорлог өөр юу ч гэдэг тийм. Иймэрхүү хоолууд бол ер нь бол хийгээд сурчих хэрэгтэй байгаа Монгол ирчүүд маань. Өнөөдөр тэгээд 7 сарын 10-ны өдөр. За маргааш яг баярын өдөр. Ингээд ер нь тэгэл баярын өдрүүд урт налгаар амралтын өдрүүдэд юу хийдэг вэ гэхээр бид нар мэдээж голын захад тэгээ хорхог шорлог хийдэг тийм. Ер нь бол махал болгож иддэг юм. Тийм л ажилтай хүмүүс шүү дээ. Тэгээ хамгийн гол нь анхаа нэг зүйлийг амласан. Юу гэхээр би хорхогоо тосгүй хэрхэн хийхээ гэдгийг үзэгчдэд зааж өгнө гэсэн. Тийм зааж өгөх юу ах зүгээр туршлагаасаа хуваалцах гэж байгаа юм байна. Яг сүүлийн хэдэн жил яг манай найз нөхд маань нэг хорхог хийгээд найз нөхд маань намайг энэ анхаал дээр нь тосгүй хийгээд байна гэдэг. Энд тэнд очиж урилга залгаар очно жоохон хорхог хийсэн. Жоохон туршлага байна. Тэрнээс надад бол заасан хүн байхгүй. Тэгээд өөрөө тэгэл сурцсан. Тэрийгээ одоо төвзөгчтэй хийж үзүүлэх байх та. За мэдээж гарын дорх материал. Тэр ерөөсөө хорхогонд ордог мат. Ер нь монголчууд тэгэл махаа сайхан эвдээд хийчин те жижиглээд жиргээд хийчин. Тэгээд мэдээж дуун байцаа төмөс сонгон сармис бол дэлгүүр оронд байгаа. Тэгээд мэдээж нэг 0.5-ын ганц шар айраг бол олдчихно. Тэгээд ерөөсөө хоолнд 2.5 литр ус хорхогны сав. Тэгээд болоо.
Ингээд ер нь хоолны материал болчихно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Газар Шим хувьцаат компани нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Бродвей хоолны сүлжээ ресторан та бүхэнд талархал илэрхийлье. Нэвтрүүлэг хэсэг хугацаанд дараа эргээд үргэлжлэнэ. Би залуу уран бүтээлч амжилтанд хүрэхийн тулд өдөр бүр шаргуу ачаалттай ажилладаг. Би гоо сайхандаа үргэлж яхаардаг. Тэр ч утгаараа миний сонголт хөх сувд жуус. Яагаад гэвэл амин дэмбэр баялаг хөх сувд жуус нь ядаргаа тайлах, цус түлжүүлэх, хараа сайжруулах, чихрийн шижин хүчнөөс урьдчилан сэргийлэх, ой тогтоолтыг дэмжихэд олон төрлийн давуу талтай. Тиймээс та бүхэнд хөх сувд жуусыг санал болгож байна. Хөх Монголын хөх сувд жуус. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Хөх Монголын хөх сувд жуус. 1 2 3 4 Хотын өчигнэ ич хосын харин шилэ Найз нүхтийн дот ярэ амхүпи За Bon Appetit нэвтрүүлэг үргэлжилж байна. За хоол игээд эхлэе. Юуны түрүүнд яг мэдээж хоолны үндсэн орц маань мах байдаг. Тэгээд махаа сайхан жижиглэж иргээд болж игэл нуруу өнтер, сэр өнтер бүгдийг болж игэл жижиглэж иргээд те хавиргаач хэлэхэд бас жижигчүүл зүгээр те. Тэгээд ядаж савны багтаа хэмжээ тэр юм бодсон гэсэн юм чигчгэд их зүгээр. Томоор нь ичгээр бас нэгдүгээр болохгүйгээс авахгүй да жоохон юм байна л та. Тэгээд энэ бол махаа жижиглэхээс хэлдэг юм уу гэж бодож байна. Энэ бол чөлөө болсон байна. Энэ бол нэг Монгол эртхэн бас нэг мах тэр юм аа бол сайхан эвдээд янзлаас урч хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээ сүүлд бас хүмүүс энэ гүзээний хорхог гэж юм их яагаад хийгээд байна л та. Манай бас нэг жижиг үндэстэй яснууд ч юм уу бас би ч одоо сайхан сонслоо. Көр гэсэн баха. Тэр нэртэй хүмүүс хийдэг болсон. Тэрийг бас хийж үзмээр юм байлээ шүү. Гүзээний хорхог гэдэг гүзээнд нь хийгээд авах шиг байгаа юм. Тэгээ шүү гал дээр хэд хайцсан байх. Тэгээ гүзээнд цоохгүй найж болтой шүүл энэ төр гараад гэдэг сонирхолтой сонсогдоод байгаа юм. Тэрийг бас нэг хийж туршиж үзэх санаатай. Магадгүй дараач наадмаар сурч явуулцээ тий. Люмина хамтлагийн фэрэд дандаа магтаж ярьдаг л да. Манай Люмина хамтлагийн дууны үгийг сонсоорой. Үг бол зохио шүү. Ер нь нэрээ тийм. Их олон дуун дээр нэг кино үзсэн дайны үйл явдал өрнөөл хүний амьдралыг өгүүлчихдэг. Жишээлбэл тэр хүнийх гээл өөрчн юу л хонгийн дэгдэхээ. Гэхдээ яг тэгэл нэг амьдрал болдгол зүйлүүд шүү дээ. Тэр зохиолыг хэн бичих вэ? Тэгэл өөрсдөө бичин дээ. Ер нь өөрсдийнхөө ордог хэсгүүдийг бичих үү? Эсвэл нэгт гэж нэг биччихээд янз янз. Ерөнхий яг нэг ингэдэй. Одоо жишээлбэл манай бол MC битээр бол ерөнхий продюсер хийгээд за нэг ийм утга санаатай ийм дуу хийгээд гэдэг. Манай баажи бол за нэг ийм ая байна. Энэ дээр одоо ямар дуу хийх вэ гэх юм уу? Тэр нь одоо ая нь ямар сэтэл өгч юм те? Ямар дуу хийж болмоор байна гэх юм уу? Жохон гүнхтэй амин дээр бол тэн дээр нэг алжаал дуулаад байж болохгүй шүү дээ. Гэх мэтэн тэр ая болгоно баажигийн цохос ая болгоно ч гэдэг юм өөрөө ямар нэг сэтэл өгдөг. Тэндээс эсвэл бол нэмсвэтэр өөртөө нэг дуу хийчихэд за хоёр энэ дээр ингэж дуулна. Яг өөртөө үгээ бичих юм уу яах ингээд. Тэр нь манай нэмсвэтэр өөртөө үгээ хийх үү те? Өөртөө өнөөдөр хүртэл бол тэгэхээр хүнээс үг дууны үг энэ наавж үзээгүй л явж байгаа. Нэг дуу байгаа. Тэр нь надад дурж нацад орж байгаа. Миний өртөг гэж шүдэг. Ганцхан тэр л дандаа босны бол дандаа өөртөө зохиосон. Тийм дуу байх юм. За энэ баг жигээ дуусчлаа дөө. Амжир хэцэн байх. Тэгээд Люмина хамтлагийн дууны үгний цаанд бас давхар утга яваад байдаг. Нэг тийм юм ганц хоёр юм хийнэ бас. Яг хөө хүмүүс зарим нэг нь болохоор ингээд шууд бас жоохон эвгүүгээд дуун дээр хэлдэг шүү дээ. Тэр нь бас нэг жоохон эвгүй байдаг л да. Мэдээ зарим хүмүүст нь шууд тэрийг сонсох таалагддаг байх. Зарим нэгэнд нь жоохон эвгүй байдаг ч юм уу те. Бас далдуу явах төлөөр хэлвэл бас зүгээр тийм юмуд байна. Тэрийг бол бас өгтоор нь хэлчин байгаа. Тэгээ тэр бүгдийг хэлнэ гэдэг чинь бас тийм хэмжээний явцтай хүн байна л та. Манай гурав чинь нийлж байгаа тэгэл бас л явж байгаа шүү дээ. Энэ цугаас хүмүүс та нар ч одоо хэлбээд байгаа юм яагаад байгаа юу яриад байгаа ингээд
Тэр нь жоох бидгүүр яг тэр багтаа хүн сонсоод ойлгохгүй нэг доор байж хахад. Тэр бол тийм хоорондоо хавтаа сурцсан ч юм уу нэг дав явах тутгаар хавтаа сурцсан. Ёчтой хүмүүс юм шиг байгаа юм. Харин тий. Тэр ёчтой хүмүүс гэхэд удам судралт нь бас тийм хүмүүс байдаг юм уу? Байхгүй. Үгүй ээ. Явцын донд Мэргэжлийн онцлог. өөрсдөө хөгжүүлээл. Тийм мэргэжлийн онцлог юм уу та? Юмны хамтлаг бол бас тодорхой хэмжээгээр Монголд рок хобби ертөнцид өөрийн гэсэн түүхүүдийг биччихлээ. Хамгийн бардам хэлэх түүхээс нь гэвэл алийг хэлэх вэ? Та анх биднес ч одоо Rhymes гэдэг нэг юм оруулж ирэх гээд Монгол ер нь Монгол хэлэнд оруулж ирсэн тий. Яг энэ дууны зохиол гэх юм да дууны яг урд нь ганц хоёр тийм сүүл холбдог. Монголч өөрөө дандаа толгой олддог шүү дээ тий. Тэгэхээр сүүл холбдог юм бол нэх их байгаагүй төгөөмөл байгаагүй. Тэгээ энийг бол хөгжүүлэхэд бол ойролон оролцож одоо өдөр шөнөгүй Rhymes гэж ярьсны хүчинд тэгээд ингээ тухайд чи хондодоо телевизээр бидний хамгийн анх нэлээд гардаг байсан. Тэгэхээр биднес тэндээс хахгүйд ер нь бол юу гэдэг Rhymes гэдэг юм байх хэвээр хипхоп гэдэг дуун яг үндсэн юм нь бол энэ байгаа ингэж үгсээрэн байгаа. Тэгээд одоо энэ бол хүн болгон Rhymes гэж мэддэг болсон. Хэрвээ чи рэп хийж өгүүлэгчд байгаа бол тэр Rhymes гэдэг нэг заавал хэрэглэнэ гэдэг. Энэ хүмүүсийн тодорхой суусан та. Ер нь бол энэ бизнесийн одоо энэ урлагт хийсэн бас нэг зүйлүүдийн нэг юм удаа бас нэг онцлог зүйлүүдийн ер нь бол гадныхаа яриад хэлдэг шүү. Ер нь бол танах одоо нэгт нь бол мэдээж авч Америк орж байгаа. Хоёрт нь тэр Франц, гуравт нь Япон гэдэг юм ингэж явж байгаа. Манайхаар нэлээд дээгүүр жагсгаар байш шүү гэж ер нь хэд хэдэн гадаад хүмүүс сонсч байсан. Тэгээд юу гэдэг чи одоо бас нэг ээжинд явж байсан чи нэг хэдэн оюутан залуучууд байрны гадаас уцс дээр юу гэдэг чи манай намайг дагаад зингээ тавьчихсан ингээл монголоор өгөх гээд оролдоод бас таг хятад хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд тэгж яхад нь бас манай дуу маань гадаад хүмүүс сонсдог юм байна гэж баярлж байсан. Тэгээд дараа нь хүмүүс бас энэ тэндээс юу гэдэг чи одоо YouTube-ээр үздэг юм аа тий. Баг гадаад хүмүүс манай дуунуудад уурж энэ тарьсан байт юм лээ. Тэгээд тэрийг хараад заас биднээс юм хийж бүтээж л яваа. Тэр хүмүүс ойлгож олж сонсч байгаа юм даа гэж бодсон. Тэгээд өөрөлдөх юм бол хөгжим бүтчөөрөө хэл заахгүй л бай тэ хэл заргүй. Тэгээд ямар хэлээр яа дуух нь хамаагүй. Тэгээд болно бүгд нэг хэлээр хөгжим гэдэг хэлээр дуулж байгаа болохоор тэр нь бол хэл заргүй байна гэж тухайд бодож байлаа. Удахгүй магадгүй үгийг орчуулад дуулаад явж байхыг бас үгүйсэхгүй юм байна тий. Тийм одоо тэгээд оюуны өмчнөр гэж сүүлүүд айгуух ярьдаг болсон маань тэгээд манай сүүлийн залуучууд ч бас нэлээд хийдэг болч оролдож байна. Тэгээд удахгүй бас сайхан цаг ирэх байхаа гэж найдаж байна. Нэг талаар бодоход манай хөгжчүүд маань яг нь урлагийг хөгжүүлсэн нэг хэсэг үе маань жоохон хэцүү байсан болоо та харахад гэж бодогдтой. Одоо юу гэдэг чи ингээд буушны өчнөө мундаглаг дуурчтай байдаг гэсэн чи одоо ингээд хинхэн хайх тарсанд орцсон. Тэрний юунаас олсон бэхлээр нэг найз нөхд нь ирээд алуу уучих гал уулгаад тэгээд айрхчин болгох ч юм уу альсууд мөнгө олдгоо тэндээ готордог байсан юм уу. Ямар нэгэн байдлаар тэр хүмүүс алдсан. Тэгээд бид үс тэр алдааг нь давтаж болохгүй шүү дээ тийм. Тийм болохоор таллаасаа ингээд ирэх тэрүүхээр явж байгаа. Тэр нь бол үндсэндээ хөнгө өгч юм чаа. 90 он гараад жоохон яг хоо нийгэм чөлөөтэй болоод тэгээд биднээс бас нэг сонсох үзэх юм арай ихсэд ирэхээр арай дээр болж эхэлж байна л да. За хоолндоо уцаах мах маань бэлэн болчлоо. Одоо ногоогоо жоохон жижиглээд шүлээ амтлах. За саримсээ ингэж болохгүй шүү. Саримс бүтлээ нэг үсэ. За. Хүмүүс нь хоолны нэг нууц жор явжсэн. Сэмжин салгаж. Шүлэнд ерөөхдөө ингэж байгаа юм. Ойролцоогоор ястаа мах болохоор нэг хүний 1 кг махаар бараг тооцчиход болтой. Яг тэр одоо бид чи эрэгтэй эмэгтэй холдоо авдаг. Тэр эрэгтэйчүүд нь цөөх эмэгтэйчүүд нь олон байх юм бол за 1 кг мах арай ихтчих واخа. Эрэгтэйчүүд нь олон байх бол 1 кг мах гэхэд эмэгтэйчүүд нь арай ч баг идэх юм л тавгасаа. Тэр ногоо идээд болчтой юм шиг байна. Тэр нь бол нэг хүний 1 кг махаар тооцоод ер нь болчихно. Хамгийн гол нь сав их асуудалтай ах үгээд. Тэр битүү ингэж жигэн чийдэг болохоор бусдаар бол бүгд болчихно. Тэгээ саваа онгоолгохтой нэгтэй ч юм уу ер нь жоохон боломжтой байхгүй бол бас тэсвэр дэлбэрдэг аюултай нэг юм хоолойгоо юм. Энэгээр жоохон болгоомжлоорой гэж. За. Сануулмаар байгаамаа. За махаад бол жижиглээрээ сайн. За хавиргаач хэлгээд ингээд 2-2 орон салгаад нуруу өдрөг бол бүгдийн сайхан жиргээ жижиглээд
Энэ мах анхнаасаа авахта хонь маань авахгүйгээр бэлэн шууд ингээд килограмаар мах авчвал өссөн махаа сонгоод авчих бас болж байгаа юм л да. Шинэ мах өөрсдөө үзэж харж байгаа шууд зөв хүмүүсийн захаас авчих болно тий. Яг өссөн газараас авч болно доо. За шүлэн амтлах. За тэгээ. Шүлэнд бол за нэг 2 литр уусаад ангалттай. Тэгээд давс жоохон баг гинэ. Тэгээд жоохон давсны хөлөөнд татгалзаад ерөнхийдөө сонгон сармис P3-аар шар 3-аар ерөнхийдөө давсаа нөхөө явчихна. Юутай шүл жоохон багтаа жиддэг хүмүүс бас байдаг. Янз янз тийм. Тэгээд хүмүүс өөрсдийнхээ юугаараа тийм дөө. Ер нь жоохон удаан жигэн чивлэх гой зөөлөн болно. Тэгээд хүмүүс нэг хөвсөн тэгээд шалц болгочиход тэгээд ялз болгочиход их хийдэг байгаа. Тэгээд чулуугаа саахан удаасгаад за тэр ямар гал дээр ихээс угаасаа ингээд удаагаад нүүр шиг байгаа харагдана л та. Охины чулуу маань яг тэнгүүхэн сайхан авчигээд яг үйлдэл ингээд давхар чих болохоор яг юу аа. Одоо ус за баг бодё та. Эндээс тэгээд хийж чаас. Ер нь хэрэг нөхцөлд хогоо доор нь уучлаад байл амар тийм ээ. Доор нь уучлаад байвал амар. За одоо ингээд яг жинхэнэ нэрийн нутч орж юм да. Ерөнхийдөө нэг юм энэ бол одоо ойролцоо нэг 10 гаруй хүний хорхог 10 хүний хорхог болж байгаа 10 гаруй хүн. За 11 12 хүний. Тэгээд энэ 5 шиг саримс яг мөхлөөр нь ингээд хийж чинь. За. Энэ хайлс бол угаасаа хамаагүй. Сангин. Одоо хийж нэ. Сүмнээс аваад хэрц бол бас их учиртай. Давс бол тэгэл нэг ер нь хээрээ бол юм чинь тэгэл баримжаагаар бол чинь дана 2 атдаг. Гараараа нөөч. За. Энэ манай цагаан сурмаар ч бууз ихтэй шууд гараараа авах тэгэл амсчихдээ шаа. За амар. Энэ смат авах. Тэрээ одоо тэгээд сайхан. Тэрээрээ л авчих. Сайхан. За одоо үндсэндээ ингээд шүлмэн болцсон. Одоо нэг сонгоно ирчих шидэл. Найз нөхдийнхөө тухай яриач. За мэдээж яг хамтлагийнхаа хоёроос гадна Тэгээд найзууд гэж ямар хүмүүс байдаг вэ? Тэгээд янз янзын хүмүүс битөө. Тэгээд хаанасаа хаалцсан бүхэнтэй л найзлсан. Түрүүн бас манай 470-ийн группийнхэн гээд бас нэг найзтай би танилцсан. Тэг манай яг ундаг машинаараа яасан залуучууд та нэгдэж янз арга хэмжээ энэ төр зохион байгуулдаг тий. Яг мэдээд бүгдөө нэрж нэгэндээ туслана. Одоо бизнес авил цуг хамтраа хэрэгжүүлэн ч гэдэм үү тий. Ямар нэг яг нэгэндээ жоохон дэвтэй авъя гэж тэгдэг залуучууд яг нэг санаагаараа нийлсэн. Тийм залуучууд нийлээд 4-7 Lexus 4-7 Монгол яг групптэй. Тэргээр одоо чинь сая сүүлд гэхэд одоо хулан охины тэр ажилд тэр хандив арга хэмжээнд зориулаад жишээлбэл группээрээ биднес янз бүрийн тэмцээн уралдаан фандрайзинг гэдэг шүү дээ. Мөнгө босгоод 2 сая орчим төгрөг босгоод тэр охинд хандилсан ч гэдэм үү. Тэгээд цагаан сараар одоо ингээд нэг юм өнөр өгдөө шүү дээ. Зайлуулж жоох ядарсан. Тэгээд тийм хүмүүс хөгж хогдох тийм хүмүүст очиж одоо цагаан сар юм бэлдэж хийж өгдөг ч юм уу тийм. Яг янз янзын үйл ажиллагаа явуулдаг юм да. Буйнич тэсгэл бизнесийн ч янз янзын нэрхэлдэг залуучууд байгаа. Тэгээд манайхан байгаа зээгч 13 дахь хурлын 4 дугаар хайранд өссөн. Тийм үс. За, ихээс хэдэлээ дээ. Ихээс хоёулаа. Доорооны дүртэй, ихтэй дүртэй. Тэгээд хоёулаа тэгээд эцэс таарсан да. Чи ер нь тийм өрөвч хүүхэд үү байсан уу? Ямар хүүхэд байсан бэ? Гэхдээ ер нь бол бүр багасаа өрөвчл байсан юм шиг байлээ. Тэгсэн чи хайцаа. Байж байгаа тийм байж байгаа тийм. Бүр багасаа л юм шиг байна доо. Энэ өрөвч биш хүн байдаг юм шүү. Бүгд өрөвч шүү. Бүгд өрөвч яг уу. Тийм үү. Ялангуяа монголчууд ч сүүлүүд нэг юм нэг өөлөөлдөний тактик байгаа даа шүү дээ. Ингээл нэг юм асуучаал өөлгөр хүлээгээ суугаад байдаг гэдэг. Нэвтрүүлэг тийм штамд оронгаа алдаад болж явах шиг шээ. Ерөнхийдөө нэг өрөвдүүлэх тактик юм бол нэлээд байдаг юм шиг байгаа. Сүүлүүд тэрийг бол нэг ялангуяа ашиглаж байгаа хүмүүс. Гоё маркетинг юм да тий. Тэгэхээр Монгол хүний онцлог. Тийм Монгол хүний онцлог юм да. Тэнээс одоо би ганцаараа өрөвч биш юм шиг
Тийм лээ. Хүн хэлхээс нааш гихчээр одоо хипхоп дуун дээр бол нэлээд сайн ой тоонд нь ухаалтал нь хатуу үгээр хэлэх гэж байгаа хэлэх шиг болдгийг. Хамаас тийм зориг болгодгоо яа. Яг хипхоп өөрөө нэг бат энэ дээр шингээд байдаг. тийм нэлээд байх гэж бас тийм л дээ. Тэгээ магадгүй тэр бусад өөр урслууд нь нэлээд онтраад удаа явж байна гэсэн. Биднээс байгаараа л бай тэ. Амьдрал дээр юу л байна тэгээд яг хүмүүс тэгээд яг ихэнх хамтлаг дууч анхандаа хипхоп дуун дээр ингээ харааж ирэх хүмүүс нь тэр нь жоохон цөө хүлээж авдаггүй яасан задарсан хүмүүсүүд гэсэн. Тэгэл бид нар тэндээс нь тест зөрөөлөө дайлал хараад хэлэхгүй хичээгээд явсан л да. Бас манай нэг олон дунд дээр тэгж хараас юус юм байдгүй. Үнэхээр өөр хүнцэн дээр бол яг ганц хоёр хэлээд дараа нь зургатаар гахтаа тэрийг дарж итгэл та. Тэгээд хүнлээ идэр хийж байгаа. Та гурийн үзэл бодол юун дээр хамгийн их нийлдэг вэ? Мөнгөн дээр нийлдэг шүү дээ. Яг бид гур ерөөхдөө би ч бажетаа бүр багасаа 8-9-өөс найзалж байгаа юм да. Манай MC тэр баж хоёр болохоор бас 10-таагаас ч юм уу найзалж байгаа. Тэгээд бас нэгтгэхэд байгаа нь болохоор адилхан ер нь бол жоохон адилхан нэг үеийн дагуулгач шүү дээ. Тэгээд тийм болохоор тэр хоёрдугаар сонсдог хөгжмүүд нэлээд нэлээд. Тэр нь бол нэлээд бас нийтлэг юмуд байна л да. Тэгээд чинь хүмүүжүүлж юм уу те. Өс орчин тэр юмуд нь нөлөөлөд байна. Дугуйгаач нийлдэг гэдэг шүү дээ. Тод сонирхохтой бас нийлэх үү? Хомит. Өстө үзээгүй шүү. Тийм өстө хоолойсан. Ерөнхийдөө тэгэл бусдаараа бууцсан шиг яа л гэсэн. Одоо манай олон үзэгчдээс асуугаарай. Анхаад ер нь их охид хүүхнүүдтэй нэр холбогдож байгаа нь ховорхон байдгийн. Гэхдээ яг амьдрал дээр холбогддог л байлгүй дээ гэх юм. Холбогддог шүү дээ. Холбогдох юм уу? Яг тэгээд залуу байхад холбогдлохгүй л яах вэ? Тэгэж улны хараанд өртөөг үлдээ тэгэж яваагүй гэх юм уу? Бүтлгүй хайртай учирсан уу? Очирсан болж таарад байгаа юм да. Бүтлгүй хайр гэж надад танаа анхны юу бүр анх асар их хит тусныг дуу байгаа шүү дээ тий бүтлгүй. Тэрийг сонсохоор за тэгэл тэр хүнийх гээл дуу мөг сонсохоор өөрөө ирэхгүй яг энэ анхаа тохиолдсон бахаар гэж боддог. За. Яг бүтлгүй хайр тохиолцоо. Бүтлгүй яг тэр бүтлгүй хайр гарч байгаа шиг юм тохиолдог үл тий. Тэр бол манай MC-ийн фантаз юм шиг байгаа юм. Хүнийх бол яг миний фантаз. Тэгээ хүнийх бол айгу сонин бүтсэн дөө. Санаа бааж нэг ийм аяа нь хавьд яах вэ гэхээр суугаад үзээгээд яг үндсэнд бол үгүй нь бол 15 минут зохиосон. Бааж аяануудаа хэр удаан зохиосон юм бол сайн мэдэхгүй. Ямар ч байсан миний дооцож хамгийн хурдан бүтсэн дөө. Миний бодлоор 15 минут бид ч баг рекорд байхгүй. Тэгээд гэсэн гинтхэн их олон хүн сонсдог болоо тэгээд үзэгчдийн захиалгаар клип хийсэн дөө. Клип нь болон талигаач Сая студийн давах ахмаа бас хоёр нэг 8 мм конвертер тэгээ шинэ туршиж үзэж байгаа гэдэг манайх тарах туршаад бас гоё болсон. Одоо үзэгчд үзэх дуртай бас тийм клип болсон байдаг. Тэр дуу эхлэхэд нэг явдаг нэг айн болоод Mobicom шилдэг юу болсон шүү дээ. Хэдөө юм бэ? 2004-5 оны одоо шилдэг рингтон болж байсан хамгийн олон татсан гэдэг. Тэгэхээр тэр мөнгө авдаг байсан болоод ингээд байхгүй болчихгүй. За нэвтрүүлгийн дараагийн хэсэгт яриагаа үргэлжлүүлээ. Хэсэг хугацааны дараа иргэд уулзцгаая. Газар шивнэрийн бүтээгдэхүүн болсон артишокны эх орон даяар ард түмнийг эрүүлжүүлэх хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэллээ. Артишокунда. Өөрөөр даалмаач юм уу жоохон зузаан махтай юм уу да. Доогуур яваад. Тэгэл гадаадынхаа энийг харахаар ойлгохгүй гэдэг байгаа шүү дээ. Манай хооллыг нэг бас гал дээр болсон хоол юм их гоё байдаг шүү дээ. Арай ондоо. Амтны хөвчсөн. Тэгээ ерөнхийдөө бол одоо ногоо мах энэ төр гэж явж байгаа. Хамгийн сүүл дээр нь байцаагаа хийдээ. Ер нь бол нэг хоёр сүнсвар шудууд ордог юм байна. Ер нь бол.
Тэр бол чи барилга байна шүү. Ер нь бол бидээс барилганд яриад байгаа шүү. Чулуун дээгүүр махнуудаа тавиулах зүгээр. Хэрийн сахтай. За одоо. Хим цаад болно да. Тэг ингээ хамгийн сүүлд ингээ байцаага дээрээс нь сайхан хөл өглөөр ингээ хийгээ явчих. Тосгоо болгоод байгаа бас нэг гол юм л л дээ. Аха. Байцаа тосыг бол сайн удаг. Тэгээ одоо тэгээд хамгийн сүүлд маань шар ариг. Шар ариг давс баг хийхэд ач тустай гэж байгаа тий. Тийм. Ер нь бол яг хуу давсыг л жоохон өгч байгаа юм л доо. Аа. За ингээд Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч газар шинэ хувьцаат компани нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Бродвей хоолны сүлжээ ресторан. За ингээд хахаг болтол түр баяртай эргээд уулзцгаая. Газар шивийн нэрийн бүтээгдэхүүн болсон артишокны эх орон даяар ард түмнийг эрүүлжүүлэх хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэллээ. Артишокнд 1, 2, 3, 4. Ich хотын өчигнэл ичил хосын харин шивнэ. Найз нүхтийн дот яриа амхүрбий газар шивийн нэрийн бүтээгдэхүүн болсон артишокны эх орон даяар ард түмнийг эрүүлжүүлэх хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэллээ. Артишокнд Монгол түмэн сайхан надараа Unitel Group.